За сайн байцгаана уу хүүхдүүд та бүхэндээ хоёр үзэгчтэй шугам тэгштгэлийн системийг орлуулах аргаар болох зөвлөмжийг хүргье. За нэгдүгээр жишээ бодлогон дээр авч үзье. За нэгдүгээр жишээ маань x дээр нэмдэг нь 2y тэнцүү 3 4x-ээс нь y тэнцүү хасах 1 гэсэн системийг бодъё. За одоо x y гэсэн үл мэдэгдэгчийг үл мэдэгдэгч гэж биш харин системийн шийд тоон гэж сэтгэе. Тэгэх юм бол эхний тэгштгэлээс за x дээр нэмдэг нь 2y тэнцүү 3 гэсэн үг бол энэ гэсэн үг. За энэ тэнцэтгэлээс одоо x гэсэн хувьсгчийг олъё. Энэ шийднэ x тэнцүү 3-аас хасдаг нь 2y гэсэн үнэн тэнцэтгэл гарна. За энэ бидний од гэж тэмдэглэсэн системийн 2 дугаар тэнцэтгэл нь 4x-ээс нь y тэнцүү хасах 1. За энэ тэнцэтгэл дэх энэ x-ийн оронд энд x-тэй тэнцүү байгаа утгыг орлуулъя. За тэгвэл 4-ийг үрждэг нь 3y-гээс 3-аас хасдаг нь 2y, за хасдаг нь y тэнцүү хасах 1 гэсэн хэлбэртэй олно. Энэ 2 дугаар тэгштгэлийнхээ x хувьсгчийн оронд за x-тэй тэнцүү утгыг орлууллаа. За ийм байна. За эндээс 3 4 12 хасдаг нь 2 4-ийн 8y хасдаг нь y тэнцүү хасах 1 гэсэн ийм тэнцэтгэл байна. За энэ хоёр төсөөтэй тэгэхээр хасах 9y тэнцүү 12-ыг нөгөө тийшээ гаргахаар хасах тэмдэгтэй болно. Ингээд хасах 13. За хасах 1-ээр үржүүлээ тэгвэл y тэнцүү 9-ний 13 болно. За одоо y тэнцүү 9-ний 13-ыгаа энэ x тэнцүү 3-аас хасдаг нь 2y гэсэн тэнцэтгэлтэй орлуулж бичнэ. За тэгвэл x тэнцүү 3-аас хасдаг нь 2-ыг үрждэг нь 9-ний 13 болно. 9-ний 13 болно. За эндээс 3-аас хасдаг нь x тэнцүү 3-аас хасдаг нь 2 тэнцэлд орлуулчихтай гандар x тэнцүү 2-9-18. За эндээс x тэнцүү 9-ний 1 болчихно. 1 болчихно. Транславч x тэнцүү 9-ний 1 болно. За 9-ний 1 болно. За одоо шалгаад үзье. 9-ний 1 дээр нэмдэг нь 2-ыг үрждэг нь 9-ний 13 гэв. Эхний тэгштгэлдээ орлуулчих. Тэнцүү хэдөө 9-ний 26 27 энд 3 гарна. За 20 дугаар тэгштгэлдээ орлуулчих. 4-ийг үрждэг нь 9-ний 1 хасдаг нь 9-ний 13. 9-ний 13. За тэнцүү 4-ний 4 хасдаг нь гээд хасах 9 ингээд хасах 1. Хасах 1 болно. За тэгвэл энэ системийн шийд маань x тэнцүү 9-ний 1 y тэнцүү 9-ний 13 буюу 1 үхэл 9-ний 4 гэсэн ийм ганц шийдтэй болно. За координатаар нь бичих юм бол 9-ний 1 1 үхэл 9-ний 4
гэж бичиж болно. За энэ тэгштгэлийг хүүхдүүд маань бичээд аваарай. За энэ тэгштгэлийг бичээд аваарай. За одоо энэ саяын тэгштгэлийг бодсон жишээнээс харах юм бол хоёр үл мэдэгдэхчтэй шугам тэгштгийн системийг орлуулах аргаар бодохдоо нэгдүгээрт нь системийн аль нэг тэгштгэлээс аль нэг үл мэдэгдэхчийг нөгөөгөөр нь илэрхийлэх хэрэгтэй гэдэг юм. Тухайлбал Y-ийг X-ээр ч юм уу, X-ийг Y-гээр юм уу. Хоёрдугаарт нь гаргаж авсан илэрхийллээ системийн нөгөө тэгштгэл дэх Y-ийн оронд орлуулж X гэсэн үл мэдэгдэхчтэй шугам тэгштгэлд шилжүүлнэ. Дараа нь энэ тэгштгэлийг бодож X-ийг олно. За дөрөвдүгээрт нь X-ийн олдсон утгыг Y-ийн илэрхийлсэн илэрхийлэлд орлуулж утгыг нь олж бодож болох юм байна. За энэ дүрмээ ашиглаад за бодлого бодъё. За энэ дүрмээ ашиглаад. За эдийн сурынгийн айлгуур 6 гэсэн сурах хүчгийнхээ 5 дугаар хуудсанд байгаа нэгдүгээр бодлогыг бодноо. За нэгдүгээр бодлого маань эхнийх нь бодлого А-д нь 2x дээр нэмдэг нь y тэнцүү 11. За 3x-с хасдаг нь y тэнцүү 9 гэсэн тэгштгэлийг ордуулах аргаар бод гэжээ. За энэ аргаар бодъё. За эндээс бодохын тулд аль нэг тэгштгэлээс аль нэг хувьсгчийг нь олноо. За эхний тэгштгэлээс Y-ийг олж хоёрдугаар тэгштгэлийн X-ийн оронд X гэсэн хувьсгчийн оронд орлуулъя. За тэгэхээр эхний тэгштгэлээс Y-ийг болохоор Y тэнцүү 11-ээс хасдаг нь 2x болно. За хоёрдугаар тэгштгэлдээ шууд орлуулад бичье. 3x хасдаг нь 11-ээс хасдаг нь 2x тэнцүү 9 гэсэн систем шилжнэ. За эндээс Y тэнцүү 11-ээс хасдаг нь 2x. За хоёрдугаар тэгштгэлээ бодъё. 3x хасдаг нь 11 хасхын 11 нэмэх 2x тэнцүү 9 гэсэн ийм хэлбэр шилжинэ. За эндээс Y тэнцүү 11-ээс хасдаг нь 2x. За хоёрдугаар тэгштгэл маань энэ 3x дээр 2x-ийг нэмэхтэйгэн зэрэг 5x тэнцүү 11 маань нөгөө тийшээ тэнцэтгэлийн нөгөө талд гараад 20 болно. За хоёрдугаар тэгштгэлээсээ за Y тэнцүү 11-ээс хасдаг нь 2x. Хоёрдугаар тэгштгэлээс x тэнцүү 20 буюу x тэнцүү 4. За энэ дээр эхний тэгштгэлдээ орлуулчих. Y тэнцүү 11-ээс хасдаг нь 2-ыг үрждэг нь 4 буюу x тэнцүү 4. За эндээс Y тэнцүү 3, x тэнцүү 4 гэсэн ганц шийттэй байна. За координатаар нь үчих юм бол 4, 3. За x хувьсгчийн утгыг бол эхэнд нь бичиж байгаа гэдгийг анхаарай хүүхдүүдээ. За энэ бодлогыг бичээд аваарай. За энэ бол нэгдүгээр бодлогын А. Нэгдүгээр бодлогын А.
За 1-р бодлогын B-г бодоорой хүүхдүүдээ. За B нь 3x дээр нэмдэг нь 4y тэнцүү 253. За 5y тэнцүү 5x гэсэн ийм тэгшдэглэлийн систем өгөгдсөн байна. За өмнөх тэгшдэглээс юугээр ялгаатай вэ гэхээр y-ийн хувьсгчийн өмнөх коэффициент нь нэгтэй тэнцүү байна. За ийм хэлбэрийн тэгшдэглийг яаж бодох вэ гэхээр за шууд орлуулад бодъё. За 3x нэмдэг нь 4-ийг үрждэг нь 5x. Энд байгаа y-ийн оронд y-тэй тэнцүү 5x-ээ орлууллаа. Тэнцүү 253. За y тэнцүү 5x гэсэн системд шилжлээ. За эндээс үйлдэл 3x нэмдэг нь 20x тэнцүү 253. За y тэнцүү 5x гэсэн системд шилжлээ. За эндээс 20 дээр 3-ыг нэмээд 23x тэнцүү 253 y тэнцүү 5x 2 дугаар тэгшдэглээ. За ийм системд. За эндээс x тэнцүү 253-ыг 23-т хуваагаад 11. Тэгвэл y тэнцүү. За x-тэй тэнцүү зүйл утгаа энд орлуулна. Y тэнцүү 5-ыг үрждэг нь 11. За эндээс системийн шийднэ x тэнцүү 11, y тэнцүү 55. За энийг мөн хосоор бичиж болно. 11, 55 гэж координатаар нь бичиж болно. Өөрөөр y хувьсгч нь одоо ялгагдсан нөхцөлд бид нар энэ бодлогыг бодлоо. За бичээд аваарай хүүхдүүдээ. За одоо V хувилбарыг бодъё. За бодлого маань 9x-ээс хасах нь 4y тэнцүү 98, 5x-ээс хасах нь 3y тэнцүү тэг гэсэн хэлбэртэй тэгштгэл V гэсэн энэ бодлого дээр өгсөн байна. За энэ бодлогыг бодъё. За хэдүүдэн за аль нэг тэгшдэглээс нэг хувьсгчийг нь олно. Тэгэхээр сая бол түрүү бодлогонд 1-р тэгшдэглээс олж исэн А хувилбар дээр. Тэгэхээр энд бол 2-р тэгшдэглээс x-ийг нь олчоо. За эндээс 2-р тэгшдэглийг x-ийг олъё. Тэгвэл 9x-ээс хасдаг нь 4y тэнцүү 98. За эндээс x-ийг олчих юм бол 5x тэнцүү 3y болно. За системийн хэлбэр шилжиж байна. За эндээс x-ийг олох юм бол x тэнцүү 5-ны 3y бол. За энэ тэгшдэглээ 2 дахь хувьсгчаа эхний тэгшдэглийг x хувьсгчийн оронд орлуулъя. 9-ийг үрждэг нь 5-ны 3y хасдаг нь 4y тэнцүү 98 гэсэн хэлбэр шилжинэ. 1-р тэгштгэл маань. За энэ 5 гэсэн хуваартай байгаа учраас энэ тохируулан үржүүлэгч буюу гүйцэгч үржигдэхүүн 5-ыг тавьж өгнө. За тэгштгэл маань 3-9 27y хасдаг нь 4-5-ын 20y тэнцүү 5-8-ын 40 9 саналаа 5-9 45 490. За 7y тэнцүү 490 буюу за y тэнцүү 70 гэсэн утга. За энэ утгаа энэ x-ийн оронд яг орлуулж
50. Тэгвэл x тэнцүү 3-ыг үрждэг нь 70, хуваадаг нь 5. Буюу за хураач чи ингээд хэлв. 14, 70-ыг 5-д хуваагаад 14. За 14-ийг 3-аар жүүлээд 3, 4, 12, 42. 42. За энэ тэгштгэлийн шийд нь 42, 70 гэсэн ганц шийттэй байна. За бичиж аваарай хүүхдүүдээ. За бичиж аваад. За энэ бодлогоо бичиж аваарай. За гэрийн даалгавартаа нэгдүгээрт нь шугам тэгштгэлийн системийг ордуулах аргаар боддог дүрмээ бодлогонд хэрэглэж сурна. Хоёрдугаарт нь энэ Адээсвэрэн багшийнхаа айлгал 6 номын бодлого номер 1-ийн ГД Е-г бие даан бодоод багшийнхаа одоо цахим руу явуулаарай. За мөн шугам тэгштгэлийн системийг бодох 3-4-р хувилбарын бодлого байгаа. За энэ бодлогон дээр бол одоо энгийн бутархай дүрсээр өгсөн учраас ерөнхий хуваарийг олоод шугам тэгштгэл шилжүүлж бодох юм бодлого байгаа. За эднэрийг мөн одоо бас бодоорой. Тэгээ багштаа одоо бодлолтоо явуулж зөвлөмж аваарай. Анхаарал тавьсанд баярлалаа.